хүчрэг эмэгтэй гэдэг бол өөртөө итгэлтэй, өөрийнхөө төлөө зориулж чадж байгаа ээж болгоныг эмэгтэй болгоныг хүчрэг гэж би бол хэлнэ. Боломж бүх хүний гарт байдаг. Тэгэхээр боломжтой бол нэг төл цаг хугацаа, хичээл зүтгэл, гуравтал орлого. Өөртөө гутраал, өөртөө ингээл эмзэглэл, байрнаас арахгүй, дэше өөдлөхгүй. Айж хоошоо суухаасаа илүүтэйгээр урагшаад дайрдаг. Тэмдээчин бүсгүүчүүд манай байгууллагад ажилладаг байгаа. Чиний төлөө хүн амьдрахгүй дээ. Чи өөрийнхөө л төлөө амьдрах хэрэгтэй. Бүдрээ донсон бол босох зоригтой бай. Босохдоо инээмсэглээд улам их урагш алхаасай. Ер нь бол хамгийн чухал дотоод гой сайхан. Чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаа инээмсэглэл ямар ч хүнийг үзэсгэлэнтэй харагдуулдаг. Гоо үзэсгэлэн хаана байдаг вэ гэхээр хүний оюун ухаан, уураг тарих хамгийн гол нь зүрх сэтгэлд байдаг гэж би боддог. Эмэгтэй хүн байна гэдэг чинь давуу тал болохоос биш сул тал болох ёсгүй. Өөртөө сэтгэлийн хүч өгөх юм бол давж чадахгүй, туулж чадахгүй, хүнд бэрхшээл зовлон гэж байдаггүй биш санагддаг. Ер нь дэлхийн өмөрцөдөр бол эмэгтэй хүмүүс маш хүчрэг. Байглаасаа заяасан бүх юмыг зохицуулж явах нандин мэдрэмжтэй, торгон мэдрэмжтэй төрдөг. Ээж штэ тийм ээ. Зөв өөрөөсөө дэлхийн ертөнцийг бий болгож чадах тийм их хүчтэй хүн учраас би эмэгтэй хүн илүү давуу талтай болов уу гэж боддог. Тэгэхээр эмэгтэй хүн байгаагаараа үргэлж бахархаас ямар ч үед Өөртөө эртээ, бяртай, чадaltaй, зоригтой байгаасаа тааж чадна. Би сэтгүүлч Бадарчин жаргалмаа. Намайг Отхон жаргал гэдэг дөрийн дуучин мэргэжилтэй. Би хөндийн үргэлтийн КЯ хүрэл медальт анх цэцэг байна. Намайг Гамбалт явуулан гэдэг шүүхийн шинжилгээний үндэсний үргэлжлэнгийн шинжээч ажил хийдэг хүн байна. би Баярбаатарын Баярмаа Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын урлагч.